Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр зурагзын төрслийн аргуудтай танилцах болно. Дэлхийн гадарга дээр байж байгаа бүхий л үзэгдэл байгаль нийгмийн бүхий л зүйлсийг газар зүйн зургаар илэрхийлэх боломжтой байдаг. За тэгвэл энэ газар зүйн зургийг хэрхэн яаж дүрслэдэг болоо? За энэхийн тулд бид нар зурагзын төрслийн тусгай аргуудыг ашигладаг байх нэ. За зурагзын төрслийн маш олон аргууд байдаг. За тэгвэл юмс үзэгдлийн орон зайн байршил, харилцан хамаарлыг газар зүйн зурагт үзүүлэхэд ашигладаг график төрслийн аргыг зурагзын төрслийн арга гэж нэрлэнэ. Зураглах үзэгдлийн онцлог, зургийн зориулалт, масштаб, зураг зүйн эхийн бүрэн төгс байдлаас хамаарч тэдгээрийг дангаар эсвэл хослуулан хэрэглэдэг. Нийгмийн эдийн засгийн газар зүйн зураг зохиоход эдгээр аргуудыг маш өргөнөөр ашигладаг. За энэ аргуудыг бүгдөө тодруулан авч үзье. Зурагзын төрслийн дараах аргуудыг танилцъя. Ижил шугамын арга, цэгийн арга, тэмдгийн арга, ариалын арга, хөдөлгөөн шугамын арга, картограмм, картодиаграмм, өнгөт дэвсгэр, аноморф гэсэн аргуудтай танилцах болно. За нэгт нь ижил шугамын арга. За тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үзэгдлийн тасралтгүй үргэлжилсэн буюу өөрчлөгдсөн шинж байдлыг төрслөхөд хэрэглэдэг. Ижил шугам гэдэг нь аливаа үзэгдлийн ижил тоон утгатай цэгүүдийг холбосон мөрийн юм аа. Изогипс ижил өндрийн шугам, изовар ижил даралтын шугам, изотерм ижил температурын шугам, изобат ижил гүний шугам, изогит ижил хурд үндэсний шугам, изонип ижил үйлшил, изокол зурагзын тусгын ижил ажилт, изосист газар хөдлөлтийн эрчимжилт, изохион цасны хилийн ижил өндөр, изогон салхины ижилчиг. За ингээд аваад үзэх юм бол изо гэдэг бол ижил гэсэн утгыг агуулдаг байх нь өөрөөр хэлбэл ижил тоон утгатай цэгүүдийг холбосон мөрийг л бид нар ижил шугамын арга гэж нэрлэдэг байх нэ. За ижил шугамын арга изогипс. Ижил өндөртэй цэгүүдийг холбосон шугамыг изогипс буюу ижил өндрийн шугам гэж нэрлэдэг. Ижил өндрийн шугамаар бид нар физик газар зүйн зургийг төрслөхөд тухайн гадаргын өндөршөлийг бол харуулахад ашигладаг байна. За энд бид нар зурган дээрээс харах юм бол тухайн өндөрлийн ижил цэгүүдийг бид нар гадарга дээр холбож өөр өнгөөр ялгаж харуулan за тэрийг бид нар физик газар зүйн зурагт төрслөн буулгадаг арга юм. За эндээс бид нар зургийг ажиллаж байна. За гадаргын 50, 100, 150, 200, 250 м гэсэн энэ өндөршлийн цэгүүдийг харж байна. Өөрөөр хэлбэл 200 гэсэн энэ өндөршлийн хаяалбарын шугам болгон бол газрын гадаргаас 70 түвшнээс дээш 200 м-ийн өндөртэй цэгүүдийг харуулж байгаа гэсэн үг. За энэ 150 гэсэн цэг бол энэ шулууны дагуу бүх гадрын өндөршөлт 150 м-ийг бол харуулж байна гэсэн үг байна. За бид нар гадаргын хаяалбар шугамуудыг харах юм бол тухайн гадаргын өндөршөлт, тухайн газрын уул хоорондын хөндөй, тухайн гадаргын налуу хажуу нь хаана байна вэ гэдэг бол харах боломжтой байна. За өөрөөр хэлбэл хаяалбар шугамын хоорондох цай хоорондоо илүү нэгт олгон ойртох тутам энэ бол гадаргын ихс хажуу байгааг бол илтгэж байна. За хаяалбар шугамуудын хоорондох цай холдох тусам энийг бид нар налуу хажуу байна гэдгийг бол харах боломжтой байна. За хаяалбар шугамыг бид нар гадаргын босоо зүсэл болгож уулгах юм бол гадаргын ийм хэлбэр бүхий уул байсан байна гэдгийг харах боломжтой байх нэ. За тэгвэл дараагийн зургаас хүүхдүүд та нар хаяалбар шугамын хэлбэр нь гадаргын ямар хэлбэрийг харуулж байгааг тэмдэг дээрээ зурж аван тэмдэглээрэй. За хаяалбар шугамын хоорондох цай, за мөн төрслөл хаана эсвэл толгод байна уу? Хоёр оройтой толгод байна уу? Эсвэл нэг юм уу? Хаашаага налуу байгааг бид нар хаяалбар шугамыг ашиглан бол тодорхойлох боломжтой байна. За ингээ бүгдөө зэрэгцээд ингээд холбоод явъя. За хүүхдүүд та нар сайн ажиллаад хараарай. Ижил шугамын арга изобар. Тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үзэгдлийн тасралтгүй үргэлжилсэн буюу өөрчлөгдсөн шинж байдлыг төрслөхөд хэрэглэдэг арга бол ижил шугамын арга. За тэгвэл ижил даралтын утгатай цэгүүдийг холбосон шугамыг бид нар изовар гэж нэрлэдэг байна. За изоварыг бол уур амьсгалын зурагт бол бид нар өргөнөөр бол ашигладаг. За тухайн яг ижил даралттай
цэгүүдийг холбосон шугамыг бол изобарын аргаар зурж төрсөлдөг байх нэ. Изобат. Изобат гэдэг бол ижил гүнийг харуулсан шугам байна. Өөрөөр хэлбэл далайн ижил гүнтэй цэгүүдийг холбож харуулсан арга. Цайвар өнгөөр бол газруудын хаяа газар буюу шельфийг харуулсан байна. Далайн хамгийн гүн хэсгүүдийг бол өнгөний нэгтлэлээр бол хамгийн өтгөн өнгөөр бол харуулж ялгаж өгдөг байна. Ингээд харах юм бол бид нар далайн айл хэсэг нь илүү гүн, айл хэсгээр гүйхэн байгааг бол харах боломжтой байна. Энэ аргыг бол изобатын ижил шугамын аргаар харуулдаг байх нэ. Изогит. Ижил хурд дундастай цэгүүдийг холбосон шугам. Дараах Монгол орны хурд дундасны хуваарлтын зургийг бүгдөө ажиглая. Ингээд харах юм бол хаануудаа ямар хэмжээтэй хурд дундас ордын бэ гэдэг бол харах боломжтой байна. Ингээд харах юм бол багшийн тэмдэглэж байгаа энэ зураасны дагуу бол хурд дундасны ямар хэмжээд тагсаж ийнэ гэдгийг тухайн тоон утгыг бол бид нар харж өгөх ёстой. Ингээд харах юм бол энэ шугамын дагуу бол энэ хавийн бүх газар нутагт 400 мм-ийн хурд дундас ундаг газар нутгууд байна гэдгийг нь бол харах боломжтой байна. Өөрөөр хэлбэл Монгол орны хойд хэсэг бол хурд дундас илүү их ундгийг бол харуулсан байна. Тэгвэл Монгол орны өвөр говь буюу баруун өмнөд хэсэгт бол хурд дундасны хэмжээ хамгийн бага буюу энд 80 гэсэн изогитийн шугамыг бол бид нар харах боломжтой байна. Тэгвэл энд хурд дундасны хэмжээ 80 мм-аас бол яах нь ихгүйгээр ордог байна гэдгийг энэ уур амьсгалын зурагт харуулж өгсөн байна. Изонеп. Изонеп гэдэг бол ижил үйлчлэлтэй цэгүүдийг холбосон шугам. Бид нар дэлхийн гадрыг сансрын зургаас авсан зурглалыг харж байна. Энд бол үйлчлэлтэй газрууд аль хавийн газар нутгаар байна. Ижил үйлчлэлтэй газруудыг хооронд нь холбож зурсан энэ зураг бол изонепийн аргаар зурагдсан зураг байх нь. Изотерм. Ижил температуртай шугам. Уур амьсгалын зурагт өөрөөр хэлбэл тухайн ижил температуртай цэгүүдийг холбож өгч харуулсан арга байна. Энд Монгол орны агаарын температурын үзүүлэлтүүдийг харуулсан зураг байна. Ингээд аваад үзэх юм бол тухайн изотермийн шугам нэг харуулж байгаа энэ шугам бол энэ хавийн газар нутгийн дайрч байгаа энэ шугам 4 градусыг бол харуулж өгч байгаа гэсэн байна. Тэгвэл энэ хөвсгөл байж байгаа энэ изотермийн шугам бол асар 6 градуст бүхий газар нутгуудыг дайран өнгөрч байгаа изотермийн шугам байна гэдгийг харах боломжтой байна. Ингээд хоёрдугаар аргатай бүгдөө танилцъя. Цэгийн арга. Тодорхой тоон үзүүлэлтийг төлөөсөн цэгийн тусламжтайгаар үзэгдлийн тархал байршлыг илэрхийлдэг. Хүн ам хөдөө аж ахуйн зурагт энэ цэгийн аргыг бол маш өргөнөөр ашигладаг. Жишээлбэл нэг цэгт 10,000 хүн, мөн хөдөө аж ахуйн зурагт бол нэг цэгийг 1000 хоног гэх мэтлэн төлөөлүүлэн авч үздэг. Бид нар энд Энэтхэг улсын Колхапур мужийн хүн амын байршлын зургийг багш жишээ болгон авч үзсэн байна. Ингээд үзэх юм бол хамгийн жижиг цэг бол 5,000 хүний тоог агуулж байгаа цэгийн жин бол 5,000 хүн байна. Дараагийн хэмжээтэй цэг бол 50,000 хүнийг агуулж байна. Ингээд 1 сая, 2 сая, 5 сая, 10 сая хамгийн том цэгийн жин бол 20 сая хүнийг агуулж байна гэсэн байна. Ингээд бид нар тухайн Колхапур мужид хэдэн хүн ам байгаа юм бэ гэдгийг энэ цэгийг тоолж цэгийн жинд шилжүүлснээр хүн амын тоог гаргах бүрэн боломжтой байна. Мөн хүн амын нэгчлэлийн хаана их вэ гэдгийг бол гарах боломжтой байх нэ. Тэмдгийн арга. Геометрийн дүрс тухайн зүйлийг төлөөсөн зураг, өсөх тоо зэргийг ашиглан тодорхой цэгт байрлсан эсвэл талбайгаараа маш бага юмс үзэгдлийг бол илэрхийлэхдээ тэмдгийн аргыг ашигладаг. Тэмдгийн арган дотроо геометрийн тэмдэг, үсгэн тэмдэг, уран сайхны тэмдэг гэсэн эдгээр аргуудтай байх нь. Геометрийн тэмдэг гэдэг бол геометрийн зөв дүрс буюу дугуй, мөн квадрат, дэгшин үзэгт, гурвалжин гэсэн ийм дүрсүүдийг төлөөлүүлэн авч үздэг. Геометрийн тэмдгийн аргаар бол ашид малтмлын зургийг зурхад бол маш тохиромжтой байдаг. Энд бид нар бол таних тэмдгийн тусламжтайгаар ашид малтмлын зургийг байршлыг таньж мэдгэд бол ашиглаж болох нэ. Дараад нь бол үсгэн тэмдэг. Үсгэн тэмдгийн аргаар бол
За химийн одоо элементүүдийн дархалт, за мөн одоо чулуулгийн, геологийн үүсэл, за насыг бол харуулахад үсгэн тэмдгийг бол ашигладаг. За уран сайхны тэмдгийн арга. За уран сайхны тэмдгийн аргыг бол байр зүйн зураг буюу том масштабын зурагт илүү дэлгэрэнгээр бол бид нар харах боломжтой. За энд бол одоо онгоц, ой модны баашил, за мөн одоо тэрэм, салхи, за машины зогсоол, гэр хороол, ер нь газрын гадарга дээр байж байгаа одоо байгаль болон нийгмийн бүх юмс үзэгдлийг бол тухайн таних тэмдгээр төлөөлүүлэн харуулах боломжтой. Энэ аргыг бол уран сайхны тэмдгийн аргыг бол ашиглаж харуулдаг байх нь. За тэмдгийн арга нь мөн одоо тухайн юмсын байрлалаас гадна бол хэмжээ, шин чанар, төрөл зүйлийг бол илтгэн харуулж байдаг. За жишээлбэл нүүрсийг бол одоо квадрат тийм ээ дүрсээр тэмдэглэхээс гадна түүний одоо шин чанар буюу одоо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит нүүрсийг бол одоо өнгөөр ялгаж мөн харуулдаг байх нь. Мөн одоо нөөцийг тийм ээ одоо тухайн нөөц нь их байна уу бага байна уу гэдэг бол тухайн дүрсийг бол одоо томруулж, жижигрүүлж одоо яг масштабын өөрчлөн байршлыг мөн тодорхойлох боломжтой байдаг байх нэ. Ариалын арга. Аливаа юмс үзэгдлийн дархал байршлын хил хязгаарыг өнгө, зураас, үсэг бичиг болон шумыг ашиглан үзүүлдэг арга. За энэ аргыг бол одоо амтан ургамлын дархалтыг харуулахад бол маш одоо өргөнөөр ингэж ашигладаг. За энд Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутгийн зургийг харуулж байна. За Монгол улс бол дөрвөн одоо ангиллаар тусгай хамгаалтанд газар нутаг авдаг. Дархан цаасд газар, байгалийн зохицолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар. За тэгвэл Монгол орны одоо аль хэсгээр дархан цаасд газар тархсан юм бэ? Хамгийн их одоо газар нутгийг ямар дархан цаасд газар эзэлж байгаа юм бэ гэдгийг бид нар эндээс харах боломжтой байна. Өөрөөр хэлбэл тухайн одоо энэ юмс үзэгдлийн хил хязгаарыг л өнгөөр, за зураас тэмдгээр, үсгээр ингэж ялгаж харуулж өгдөг байна. За энд бол Монгол орны ойн дархалтыг харуулсан байна. За Монгол орны одоо ойн бүтэц болсон Шинсэн ой, Нарсан ой, Хушин ой, Гасуур, Жодоо, за Заган ой Монгол орны аль хэсгээр илүү их дархсан юм бэ гэдгийг бол харах боломжтой. Монгол орны одоо өмнөд хэсгээр бол Заган ой, за нутгийн хойд хэсгээр бол ерөнхийдөө бид нар Шинсэн, Нарс, Хушин ой дархсан байгааг бол харах боломжтой байна. Хөдөлгөөн шумын арга. Байгаль нийгмийн үзэгдлийн орон зайн шилжих хөдөлгөөнийг харуулдаг арга. За дүрслийн хэрэгсэлд сум болон зураасыг ашигладаг бөгөөд тэдгээрийн өнгөөр үзэгдлийн шин чанарыг, за харин өргөнөөр нь бол тоог хэмжээг илэрхийлдэг. За энэ аргаар бол одоо далайн урсгал, ачаа тээврийн чиглэл зэргийг бол үзүүлгээд тохиромжтой байдаг. За энд бол хүн амын шилжилт хөдөлгөөнийг харуулсан зургийг харж байна. За хүн амын шилжилт хөдөлгөөн хаанаас хаашаа чиглэж байгааг бол сумны одоо чиглэлээр бид нар харах боломжтой. За мөн одоо үзүүлж байгаа одоо энэ сумны өргөн болон одоо нарийн нар нь бол тоог хэмжээг мөн давхар харах боломжтой байдаг. За энд далайн урсгалыг харуулсан байна. За далайн хүт урсгалыг бол цэнхэр өнгөөр, дулаан урсгалыг улаан өнгөөр харуулж. За урсгалын чиглэлийг бол одоо сумны хөдөлгөөнөөр бид нар хаанаас хаашаа чиглэж байгааг бол харах боломжтой байна. Картограммын арга. Засаг захиргаан нутаг дэвсгэрийн хуваарийн нэгжээр харьцангуй тоог хэмжээний үзүүлэлтийг илэрхийлдэг. За дүрслийн хэрэгсэл дөнгө зураасыг ашигладаг бөгөөд үзэгдлийн хүч ихсэх тутам өнгө нь өтгөрч байна. За жишээ болгож дэлхийн хүн амын нэгжлийн зургийг бүгдөө ажиглаж харъя. За бид нар ингээ газар зүйн зургийг уншихдаа бид нар заавал гарчхан унших ёстой. Дараад нь бид нар таних тэмдгийн тусламжтайгаар зургийг зөв уншиж мэдэх ёстой. За ингээд үзвэл энэ бол 2015 оны дэлхийн хүн амын нэгжлийн зураг байна. За тухайн нэгжлийн зурагт бид нар хүн амын өргөдөлбөл одоо хамгийн их хэмжээ нь бол одоо хамгийн гүн өнгөөр зурагдсан. За хүн амын нэгжлийн хамгийн одоо бага хэмжээ бол хамгийн цайвар ягаан өнгөөр зурагдаж бодогдсон байна. За ингээд харах юм бол хүн амын нэгжил ихтэй Бангладеш, Өмнөд Солонгос, за Даан зэрэг улсууд бол хүн амын нэгжил ихтэй байна гэдгийг харж байна. За хамгийн одоо цайвар өнгөөр бол Монгол улс, Оросын холбооны улс, за Казахстан зэрэг улсууд бол хүн амын нэгжил багтай буюу одоо хамгийн цайвар өнгөөр одоо зурагдсан нь бол харагдаж байна. За мөн одоо картограммын одоо аргаар бол тухайн одоо үзэгдэл юмсыг харуулахдаа бол тухайн өнгөний одоо уусгалд, за өөрөөр хэлбэл үзэгдлийн хүч нь бол өнгөөр бол одоо харагддаг. За тухайн одоо хүч ихсэх тусам бол өнгө бол өтгөрнө. За тухайн үзэгдлийн хүч багасгах тусам өнгө бол яах нь вэхээр нэлээд одоо цайвар бүдэг болж ирдэг бахан. За энд жишээ болгож дэлхийн одоо улс орнуудын парламентэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь
тухайн одоо улс болгонд ямар үзүүлэлт байгаа юм бэ гэдгийг бид нар таних тэмдгийн тусламжтайгаар унших боломжтой байна. Ингээд харах юм бол одоо хамгийн одоо гүн өнгөөр зурагсан улс орнууд бол одоо парламентд эзлэх эмэгтэйчүүдийн одоо хувийн чин ихтэй улс орнууд бол хамгийн одоо тод одоо хар хөхөнгөөр бодогдсон. За хамгийн одоо цөөн одоо эмэгтэйчүүд эзлэх цөөн улс орнууд бол хамгийн цайвар ногоон өнгөөр бодогдож харуулсан байна. Өнгөт дэвсгэрийн арга. Нутаг дэвсгэрийн хүрээнд нэлээдгүй тархсан юмс үзэгдлийн шин чанарын ялгааг бол өнгөөр илэрхийлдэг. За энд одоо хамгийн түгээмэл зурагдаг зураг бол дэлхийн улс төрийн зураг. За Монгол орны одоо засаг захиргааны зургийг зурхад бол өнгөт дэвсгэрийн аргыг ашигладаг. Ингээд харуул бид нар одоо улс орнуудын хил хязгаарыг ялахын тулд төрөл бүрийн өнгийг сонгон авч боддог. За барьцил усыг бол заавал одоо шар өнгөөр будах албагүй. Энийг улаанаар удаж олно, хөхөөр будаж олно. Хамгийн гол нь нөгөө бусад улс орнуудаас хил хязгаарыг ялахын тулд бид нар засаг захиргааны нэгжийн хувьд өөр өнгийг сонгон авч боддог. За энэ арга бол өнгөт дэвсгэрийн арга. Монгол орны 21 аймгийг өнгөөр ялгаж харуулсан зургийг бол засаг захиргааны зураг гэж нэрлэдэг. Аноморф арга. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуваарийн нэгжээр харьцангуй тоог хэмжээний үзүүлэлтийг илэрхийлдэг. Дүрслэлийн хэрэгсэлд өнгө, зураасыг ашигладаг бөгөөд үзэгдлийн хүч ихсэх тусам өнгө нь өтөрдөг. Картограммын аргын нэг хэлбэр бол аноморф зураг юм. Ялангуяа эдийн засгийн болон хүний хөгжлийн үзүүлэлтийг тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулан үзүүлэхэд аноморф зургаар илэрхийлж байна. За энд дэлхийн хүн амын 1800, 1900, 2000, 2100 онуудад хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг бид нар анимашн чип хэлбэрээр бол харах боломжтой. За тэгээ ингээд харах юм бол одоо хүн амын тоогоор тэргүүлж байгаа бүгд найрамдахтай даатулс энтиг усуд бол нутаг дэвсгэрийн хүрээнд тухайн үзэгдлийг шингээж өгсөн учраас хамгийн том хэмжээтэй харагдаж байна. За тэгвэл хүн амын тоо багтай эдгээр улс орнууд бол энэ одоо аноморф зураг дээр бол яг нь ерөөсөө огт төслөгдөхгүй байх нэ. Ингээд үзэх юм бол тодорхой одоо нутаг дэвсгэрийн хэмжээнд л тэр тоон үзүүлэлтийг шингээж өгч зурдгаараа бол аноморф зураг бусад зурагчийн төслийн аргуудаас ялгаатай байх. Картодиаграммын арга. За картодиаграммын аргыг аливаа үзэгдэл юмсийн цаг хугацааны өөрчлөлт, тоо хэмжээ, дотоод бүтцийн ялгаа зэргийг засаг захиргаан нутаг дэвсгэрийн хүрээнд төрөл бүрийн диаграмаар илэрхийлж ашигладаг. За диаграммын төрлүүд болох тойргон диаграм, багнан, квадрат гэх мэт олон төрсүүдийг одоо сонгон авч ашигладаг. За картодиаграммын аргын нэг өвөрмөц хэлбэр нь тухайн юмсийн тоон үзүүлэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүүцүүлэн үзүүлдэг арга байгаа. Жишээлбэл дэлхийн хүн амын тоо, эрчим хүчний үйлдвэр зэргийг ингэж үзүүлэхэд бол ашигладаг байх нэ. За ингээд бүгдөө одоо өмнөх онуудад ирж байсан эсэлтийн ерөнхий шалгалтын зарим даалгавартай танилцъя. За энд 2018 онд иржсэн хөлбөрийн даалгавар байна. Монгол орны нүүрсний тархалтыг үзүүлсэн газар зүйн зургийг зурагчийн ямар аргаар дүрслсэн байна вэ? За ингээд бүгдөө зураг ажиглах нь байна. За энд нүүрсний тархалтыг гэж байна тийм ээ. За нүүрсний тархалт гэж байгаа учраас бид нар энэ бол хаагур энэ одоо шатах ашиг малтамлын ямар одоо геологийн одоо хөгжлийн үед үүссэн юм бэ гэдгийг бол энд нүүрсийг нэрлсэн байна. За пермийн үед юурийн нүүрс, цэрдийн үед карбоны нүүрс. За энэ нүүрсүүдийг бид нар яах нь вэ гэхээр өнгөөр ялгаж харуулсан. Тэгвэл эдгээр нүүрсүүд хаагур тархсан байдаг хил хязгаарыг л тархалтыг харуулсан байна. За ингээд дархалтыг харуулж байгаа учраас энэ арга бол ариалын аргаар зурагдсан арга байх нь. За зарим хүүхдүүд нөгөө нүүрс гэдэг уншингууд нүүрс болон ашигт малтамлыг тэмдгийн аргаар зурдаг юм чинь энэ бол тэмдгийн аргаар зурагдсан одоо зураг байна гэж ойлгодог. Тэгвэл та бүхэн маань за тухайн одоо даалгаврын өгөгдлийг унших хэрэгтэй, зургаасаа ажиглах нь мөн одоо яах нь вэхээр тестийн хариунд ирж байгаа өгөгдлүүдийг одоо харьцуулан ингэж харах шаардлагатай байх нэ. За дараагийн 2018 онд орчилсан хөлбөрийн даалгавар байна. Газар зүйн зургийн ажиглан гүгдсэн аймагуудаас усны нөөцөөр хамгийн их аймгийг сонгороо гэсэн мэт. За инхээр тухайн одоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн хүрээнд өнгөөр ялгаж одоо өнгөний одоо төрлөөр бол харуулсан арга бол картограммын аргаар зурагдсан арга байна. За усны нөөц ихсэх тусмаа өнгөний одоо хүч ихсэж одоо гүн өнгөтэй болно. Усны нөөц багасах тусмаа цайвар өнгөтэй зурагдсан байгааг бид нар таних тэмдгийн тусламжтайгаар харах боломжтой. За ингээд таних тэмдгээс харах юм бол усны одоо нөөц ихтэй аймаг бол одоо хамгийн гүн өнгөөр зурагдсан байх нь. За хамгийн цайвар өнгөөр бол усны нөөц багатай аймагуудыг ялгаж харуулжээ.
За ингээд бид нар 4,000 сая метр куб бас дээш гисэн энэ үзүүлэлттэй аймаг бол одоо хөвсгөл аймаг байгааг бол энэ зургаас бол харах боломжтой. Тэгэхээр энэ доотлоосоо бид нар хувилбараа сонгож харахтаа бол тухайн аймагуд ямар өнгөөр ялгарч зурагддаг гэдэг нэг бүртэн бүгдөө хооронд нь харьцуулан авч даалгаврынхаа зөв хариултыг сонгохдоо бас анхаараарай. Тэгэхээр энэ даалгаврын зөв хариулт бол хөвсгөл аймаг байх нэ. За 2017 оны хувилбарын даалгавар нь Монгол орны засаг захиргааны зургийг зурагчийн дүрслэлийн ямар аргаар зурсан байна вэ гэж. За ингэхээр өөрөөр хэлбэл нөгөө 21 аймгийг өнгөөр хооронд нь хил хязгаарыг ялгаж харуулсан байна. За тэгвэл ногоон өнгөөр, цэнхэр өнгөөр, шар өнгөөр зурагдах нь бол ялгаагүй зөвхөн нэг аймгийн хил хязгаарыг нөгөө аймагаас ялгахын тулд өнгөөр ялгаж харуулсан арга бол өнгөт дэвсгэрийн арга. За зөв хариулт бол өнгөт дэвсгэрийн арга буюу V хариулт байх нь. За 2017 оны хувилбарын даалгавар нь дараах таних тэмдэг газар зүйн зурагт юуг илэрхийлж байна вэ? За ингээ харах юм бол бид нар хариултаа харъя. Даалан, гуужаалга, өндөр хүчлийн шон, тарайн талбай, навчит. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо том масштабын буюу байр зүйн зурагт тухайн одоо өгөгдлийн газар зүйн одоо юмс үзэгдлийг уран сайхны тэмдгийн аргаар харуулдаг. Ингээ харах юм бол одоо бид нэр харахад энд бол модыг харуулж гэдэг нь бол ойлгомжтой байна. За тэгвэл зөв хариулт бол навчит буюу хувилбар бол зөв хариулт байх нэ. За газар зүйн зурагт тодор дүрсэлсэн улс бүс нутгийг зөв тодорхойлоорой гэсэн. За ингээд харах юм бол бид нар бол тухайн газар нутгийн одоо бүс нутгийг бол одоо ангиллыг зөв мэдж авах шаардлагатай агна. За мөн одоо улс орнуудын газар зүйн байрлалыг нүдэж тогтоох, мөн одоо нийслэлийг тогтоох, за мөн одоо хилэж байгаа бусад одоо улсуудыг чийжлэл тогтоох шаардлагатай агна. За ингээд үзэл одоо көх өнгөөр будагдсан энэ одоо улс бол Египт улс агна. За тэгтэл энд бол хувилбарт бол Египт, хувилбарт Египт гэсэн хоёр адилхан даалгавар байна. За тэгтэл зүүн Африк, хойд Африк гэсэн өгдөл байж. Ингээд үзэх юм бол энэ бүс нутаг одоо ямар бүс нутаг гэдгийг тухайн хүүхэд бол мэдчихэж энэ зөв хариултыг бөглөх учраас бүс нутгаа бас чийжл тогтоох нь. Ингээд үзвэл Египт улс бол одоо Африкийн, хойд Африкийн одоо бүс нутагт хамаардаг улс. Учраас зөв хариулт бол хувилбар буюу Египт, зүүн Африк гэсэн хариултыг бол сонгож авнаа. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцож хичээлээ тэмдэглэж авсан хүүхдүүдэд баярлалаа. Амжилт хүсье.